За сайн байцгаана уу? Удаан бичлэг хийсэнгүү. Жохон хувийн шалтгаантай байсан учраас бичлэг хийгээг удажлаа. За эргээ бичлэг хийж эхлэе гэж бодож байна. Өглөөний 5:48 болж байна. За та бүхний харж байгаачлан тарак бариха болсон. Таракнаас гарсан яардан дээрээ тавиад үлдээсэн. Хэрвээ хүсэх юм бол буцаа тарака бариад гарч болно. Гэхдээ зориглоод таракнаас ямар ч байсан гарахаа шийдсэн. За одоо ямар ажил хийж байгаа вэ гэхээр Uber хийж байгаа. Uber гэдэг нь хувийн машинаараа таксинд явж байгаа гэсэн үг. Өнөөдөр нэлийн завгүй өдөр болж өнгөрөх байх. Тэгээ та бүхэн бичлэгтэйгээ хамт байгаарай. Одоо энэс цааш бичлэгээ тасралтгүй хийгээд явна гэж бодож байна. За ингээд ажилдаа орцгоо эхний хүнээ авахаар болсон байгаа. 3 минутын зайтай хажуудлын гэрийнхээ хажуудлын буудлаас хүн аваад онгоцны буудлыг өгч өгч байна. За тэгээд хамт байгаарай. Лайк дараарай. Санаа буудлын гадаа ирсэн. Эндээс л хүн авах юм байна да. Миний машины дугаар муугаар энэ хүмүүст байгаа. Тэгэхээр шууд гарч ирээд миний машиныг таних хэвээр. Онгоцны буудлын дээр ирсэн. Болгосон. Энэ чинь $17 трип байсан. Ер нь нэлээ завгүй хүн ихтэй үед бол онгоцны буудлаас буцаагаад хүн хүчтэй. Гэхдээ өнөөдөр өгнө гэдэгт бол эргэлзэж байна. $17 гэж байна. $17.27 6.17 болж байна. Тэгэхээр за миний зорилго болохоор эндээсээ шууд хоосон даунтаун руу явчих юм уу гэж бодож байна. Хоосон даунтаун яваад за энд ч нөгөө Uber-ийн жолооч нар дийлэнх нь юунууд байгаа. Гадаадын иммигрантууд байгаа. Зогсоол дээр харж байхад л нөгөө Оросын талын нөхдүүд шүү дээ. Станы орнуудын нөхдүүд их байлээ. Арабууд их байлээ. Харууд их байлээ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр машинаар ерөөсө галзуу юм шиг л байрна гэсэн үг эдгээр чинь. Энд тентхийн нөхсвөр нь орохгүй л чихээл баг уралдаал. Ялангуяа энэ өглөө онгоцны буудлын дээр бол нэлээ юугүй боломжтой байхгүй бол пассенжертай одоо хүнтэй явж байгаад машинтаа мөргөлдөх юм бол нөгөө хүн шууд Uber руу мэдэгдчихдэг байхгүй. Тэгэх юм бол асуудал үүснэ. Ер нь угаасаа хүнтэй мөргөлдөд ямар л ойлгүй байх тий. За би хүнээ буулгацсан гэд мэдээлэл өгчөөд онгоцны буудлаас гартлаа. Нөгөө Uber асаалттай явж байна. Имийг аж мэдэх хүнийг дуудлага ороод ирч магадгүй гэж бодоод байна. Эндээс гарангуудаа хурдны зам руугаа ороод Uber онтроочно. Тэгээ даунтаунаас юунууд наашгаа онгоцны буудлал руу ирэх дуудлагууд олдно гэж найдаж байна. Ер нь яг нэг дахь өдрийн өглөө бол сайн байд. Хоёр дахь өдрийн өглөө бол жоохон өслөө. За ингэ явж байхдаа ерөнхийдөө нөгөө Uber нь яаж ажилдаг вэ? Хальт тайлбарлаж тий. Хувийн машинаараа явна. За машин болгон ерөнхийдөө за машин болгон ч явах уу? Ер нь машинууд хоорондоо ялгаатай одоо би чинь яг одоо бол минивэнаар явж байгаа. За энэ ямар давуу талтай вэ гэхээр за энгийн нэг хүний дуудлагуудыг авна. Нэгээс 4 хүний дуудлагуудыг авна. Дээрээс нь миний машин чинь 8 хүний судалтай. За тэгээд хойноо том одоо багаачтай том машинууд орно гэсэн үг. За энэ нь болохоор энгийн нөгөө нэгээс 4 хүний жижиг дуудлагыг болохоор Uber X гэдэг байхгүй. Тэгээд том ачаатай хүмүүсийн суудгийг нь болохоор Uber XL гэдэг. За
дээр бүр том ачаатай олон 7-8 хүмүүнтэй байх юм бол тэрийг нь Uber XXL гэдэг багхгүй. Тэгэхээр минийх Uber X-ийн аавн, Uber XL-ийн аавн, Uber XXL-ийн аавн. За дээрээс нь нэмээд delivery-нуудыг аавна. Гэтэ мэдээж downtown-д орохоор би зөвхөн Uber XL, XXL асарч гэсэн. Тэгэхээр нөгөө дундуур нь жижиг X-ийн дуудлууд орж ирэхгүй гэсэн. Тэгээ мэдээж үнэлгээ нь жоохон ялгаатай гэсэн. XL, XXL арай жоохон ахиу үнэтэй. Ер нь дунджаар downtown-аас сая бол $17 долларын дуудлага байна шүү дээ. Тэгээ ер нь downtown-аас онгоцны буудлал руу за төвжирлгүй үед орж ирэх юм бол нэг Uber X-ээр бол хамгийн жижигээр нь бол нэг $20 орж ирэх баг. Жолооч наам гэсэн үг шүү дээ. Тэгээ customer-аас бол за нэг $30-40 чаржилж байгаа баг. Тэгээд XL-ээр болохоор жолооч нь за нэг $40 ч юм уу. XXL нь бол нэг $50 ч юм уу гэдэг багхгүй. Тэгээ маргааш бол би өглөө электрик нөгөө цахилгаан машинаараа Uber хийж удаж байна. Тэрүүгээр өглөө нэг хэсэг явж үтсэн. Ер нь хамаагүй сайн дуудлага авт юм билээ. Одоо 6:20 болж байна. Яг трафик бол эхлээгүй. Downtown-ы трафик. Төгжрөлгүй үед бол энэ онгоцны буудал юу унтрахаа барьсан гэсэн чинь. Төгжрөлгүй үед бол энэ хоёрын хооронд нэг 25 минут явдаг байхгүй. Төгжрөлтэй үед бол за тэгээд амар төгжрөлтэй бол баг цаг 30 минут явна. Маш хурднаас үлдээд яг уу шиг ингээд сул явж байгаа нөгөө майл бензин үржил байгаа юм л та. Гэхдээ би чинь 9-10 гээд дараагийн ажил руу очих хэвээр. 2 ажил хийж байгаа. Хийж байгаа ч байх. Өнөөдөр эхний өдөр маань. За ингээд downtown-д очиод бичлэгээ өргөжлүүлээ да. За дуудлага ирэхгүй нэлээ хүлээсний эцэст Uber X асаагаад нэг дуудлага авчлаа. Хаашаа явж байгаа үг гэхээр за эндээс хүнээ аваад нэлээд доошоо энэ Oakland гэдэг энэ хот руу явах юм байна. Би ч нөгөө 9-10 цагаас ажилтаа байгаа учраас аль болох дуудлагууд аваад явчих ил гэж бодож байна да. За энийг нэг тайлбарлахад за сая нөгөө дуудлага авах гээд Конопод даарсан чинь за эндээс намайг эхний хүн авах юм байна. Эхний хүн энэ хүн авах юм байна. Нэр нь Liz гэдэг хүн юм байна. Тэр Liz болохоор миний царай болон машины дугаар, марк, өнгө бүгдээрээ харагдаж байгаа. Тэгээд миний локейшнийг бас харж байгаа гэсэн үг, байршлыг. Тэгээ би гадаа нь очиж зогсонгууд намайг ирчлээ гэж мэдэгдээд тэгээ миний машины дугаараар, өнгөөр, маркаар гарч ирээд тэгээ машиндаа суучнаа. $31 трип гэдэг чинь энэ баг 40-50 минут явна гэсэн үг баг та. Good morning. Liz? Yep. Hi, how are you? Well, how are you? Good. We're going to Advocate Christ Medical Center. Yeah, sorry. It's okay. Okay, 41 minutes. Perfect. За өнөө буулгачлаа. Саяныхаа буулгаагүй байхад дараагийн ачаал гэх гээд дараагийн дуудлага маань ороод ирлээ. 12 минутын зайтай очиж авах юм байна. Цаг 7:46 болж байна. За нэг 8:30 хүртэл
тасралтгүй хүн зөөгчүүл болох гээд байна. Яг одоо 7:46 гэдэг чинь яг busy цаг л да. Хүмүүс ажилдаа наашаа цаашаа айгүйх явж байгаа. Гайгүй дуудлагууд аваад авах. Нэг хол яваад баймааргүй. Тэгэхээр төгжрээд хамаг цаг аваа ч тийм. 3 people can fit in those vans. So I got returned it and get my credit back. Одоо сүүлийнхээ үнийг авах гээд ирсэн байна. Ken гэдэг үнийг авах юм байна. Одоо удахгүй гарч ирэх бах. За тэгээ энэ хүнийг авчаад дараагийнхаа очих ажлынхаа яг хажууханд буулгана. Тэгээд хувцас солиод дараагийнхаа ажил руу орно. Өглөө гараад ямар ч байсан $82 хэлээ. Энэ өчигдрийнх нэгд өдөр би $311 хийсэн байна. Тэгээ өнөө өглөө гараад 4 цаг яваад 5 трип хийгээд $82 хийсэн байна. Маргааш жоох ихт гарчвал хамгийн багадаа нэг $100-аас $150 хийчихэд их юм бол болоод байна. За дараагийн ажил дээр ирсэн. Энэ байшинг засна. Ажил нь нэлээд явцсан байгаа. Одоо нэг сар орчмын ажил үлдсэн байгаа гэсэн. Тэгээ ийшээгээ орж ажил сурыг да. Засварын ажил хийж сурыг. Хувцас амарцсан сольчлоо. Муу хувцас өмсөд одоо ажил руу орё. Амжилт хүсээрэй. Амарцсан ороод ирсэн. Эхний өдөр тэгээд эхний өдөр болохоор энэ тэнүүгээр тэгээд бичлэг хийгээд яваад тахж байгаа хэцүү байна. Юу яадаг вэ? Зябит хоёр юм аягаад байж байна. Доороос энэ тулгуур төмөрнүүдийг авчирсан. Тэгээд одоо энэ таазан дээр нь ингээс харагдахгүй байх шиг. Одоо ингээд доор нь блок тавьж байгаад ингээд дээшээгээ таазаа тулж агаад энэ фрейм моднуудыг аваад тэгээ энийг юм цэлэсэн том өрөө болгох гэж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ моднуудыг аваад энэ дээр нь дахиж тулгуур моднууд хадаад тэгээ тийм ажил хийх чинь. Сайн ямар ч үсэн тулгуурнуудаа тавиад дуусчлаа. Одоо хоолоо итгэж байна. Энэ байшингийн маань галтгаа байна. Бид хоёр одоо хоолоо итгэж байна. За сайн байна уу? Яасан байна уу? Сайхан намарчж байгаа юм уу? За сайхан. Бичлэг үзэж байгаа хүмүүстэйгээ сайхан минь бидээ өөрийгөө танилцуулаарай. За намайг Чак гэдэг. За энэ барилгаар ажиллаад нэг 7 жил болж байна. Барилга үйл хөдлөлийн Жоохон чанга биш. барилга үйл хөдлөлийн чиглэлийн бизнес хийж байгаа. За. Одоо та болохоор энэ байшинг худалдаж аваад засаад тэгээ заах гэж байгаа тий. Ажиллаж байгаа. За би тэгэл ажлын ажил сурах гал ирсэн байж энэ да. За тэгээ битээр хоолоо идлээ. Чи банштай шүлгүү болцсон байлээ. За өнөөдөр ажил ингээд дуслаа. Энэ нөгөө нэг энд байсан ханыг нураагаад ханыг нурааж байгаа болохоор таазан жоох унжаад ородож магадгүй гэж бодсон болохоор ийм 6 ширхэг хоёр талд нь 3 ширхэг тулгуур тавьж агаад тэгээ одоо ийм даацын мод 3 ширхэг байгаа. Ингээд маргааш ирж үргэлжлүүлнэ. Ингээд яачихаар цэлээсэн том өрөө болчихно энэ чинь ингээд. Яа. Ажлаа дуусаад гараад ирлээ. Ер нь бол нэг 6 өнгөрөөгөөд бараг 7 хүртэл ажиллах болов гэсэн тооцоотой байсан. Манай нөгөө хүн маань өөр газар руу явах ажилтаа байсан учраас эрт тарчлаа.
одоо 5:50 болж байна. Би ч өглөө 5:45 гэж байгаа гэрээсээ гарч ирсэн шүү дээ. За одоо 5:50 болж байна. Тэгээд эрт гарсан юм чинь онгоцны бодлоор ч нэг трип хийчихэд тэгээд гэртээ хайрт юм билүү гэж бодож байна. Үндийг хэлэхэд ер нь бол эхний өдөр чанга байлаа. Нөгөө мэдгүй чадахгүй гэхээсээ илүү нөгөө биеийн хүчний юм хийж байгаа болохоор нөгөө байнга ингэж хийж дадаагүй учраас тэр нь жоохон чанга байлаа. Тэгээд удахгүй дасчихна гэдэгт итгэлтэй байна. Нэг тэрэн дээр санаа зовхгүй байна. Тэгээ удахгүй ажлуудаа сураад өөрөө бие дааж юмаа идэг болоод тэгээ гоё болоод ирэх баха. Онгоцны буудлын дээр хүрээд ирлээ. Нэг 80 орчим машин миний урд үйсийн тэгээд сая нэг орж ирээд нэг 15-20 минут орчим хүлээхэд 50-д болоод буурчлаа. Нэлээд их онгоц бууж ийн гэсэн. Тэгээд айгүй олон хүн бас гарч ирж байгаа. Хүлээж агаад нөгөө XL юм уу XXL-ээрээ хүн аваад тэгээд нэг трип хийчихэл хүрээд ир гэж бодож байна. За ер нь яг ийм барилгын ажилтай өдрөө оройн тараад би бол нэг Uber хийгээд байхгүй байх. Өнөөдөр яагаад хийж байгаа гэхээр уг нь би ингээд нөгөө Uber-ээр явахдаа нэг 100-аас 150 доллар өглөө хийчээд буучж яана гэж өөртөө одоо нөгөө зорилго тавиад төлөвлөлөөд явчихсан байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр нийтээ муу байж таарад нэг 82 доллар хийсэн шүү дээ өглөө. Тийм болохоор ядаж тэрийг нэг ахаад нэг трип хийгээд 100 өргөчий да гэж бодоод ороод ирсэн юм. Тэгээд маргааш өглөө ахаад үргэлжлүүлээд явахдаа нөгөө машинаараа явъя гэж бодож байна. Тэгэх юм бол арай илүү үр дүнтэй байх бах. Тэгээд тэрийг маргааш бас бичлэгээр үзүүлнэ. Тэгээ хүлээж байгаад одоо ямар дуудлага авснаа бас гэж байгаа харуулъя. Одоо би яг бичлэгээ янзлаа сууж байна. Өнөө өрөөдөө шууд постлох гэж бодож байна. Uber-ийн зогсоол гэж нэр юм байдаг шүү дээ. Яг одоо Uber application дээр 140 орчим машин ч байна гэсэн тоо гарч ирж байна. Энэ альфа зогсоол нь тэгээд дельта зогсоол гэдэг эндээс нэг холгүйхэн шиг ерөөс 1-2 минутын зайтай хахад нэг жижигхэн зогсоол байгаа. Энэ том нь. Тэг нөгөө баримтчилгаа чинь энэ ч болоод байгаа. Тэнцэн нөгөө био 0-та энэ дахиад бас 0 байгаа. Тэмдэлт нэг явуулын трак хоол зардаг газар байлаа. Тэгээд бүгдээрээ ингээл аппликейшн дээрээ хүлээж байж байгаа л дуудлагууд аваад ганцхан ордог гардаг газартай. Тэгээд нөгөө нэг цагдаа нар IC-ийн ч хурж ирэхээр тэр уулзрыг хаагаад зогсчихдаг. Тэгээд дараагийн бичлэгүүдээ гоё тэр талаараа дэлгэрэнгүй ярина. Өнөөдөр чинь зүгээр буужгансаар байгаа л таарлаа. Яж байгаад ажлын шинэ өдрийг хичээлэх үү. За дуудахгүй юм байна уу. Тэгээд нэлээд удаан хүлээчлээ. Одоо харж амраа дөө маргааш өглөө гарахаа бодъё. Эндээс одоо 20 минут байгаа манай гэр. Тэгээд та бүхэн бас бичлэгтэйгээ хамт тугаарай, лайка дараарай, subscribe хийгээрэй, follow дарж дэмжээрэй. Эргээд уулзъя. Түр бай.